Дархуул аймаг дахь төрийн аудитын газар үзүүлж байна. Дархуул аймаг дахь төрийн аудитын газар нь 2022 оны санхүүгийн тайлангийн аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн 1, төсвийн төвлөрүүлэн захирагчийн 4, төсвийн шууд захирагчийн 123, тусгай сангийн 2, төрийн болон орон нутгийн хүнчид аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газрын 20, төсөөлөх хөтөлбөрийн 1, нийт 154 санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэсэн. Үүнээс 153 байгууллагад бие даасан санал дүгнэлтийг гаргаж, нэг байгууллагыг аудитын төвөрт хамруулж, санал дүгнэлт өгсөн 153 байгууллагаас 146 байгууллага нь санхүүгийн тайланг усын секторын нэгтлэн бодлого бүртгэлийн олон улсын стандартын дагуу тайлгнасан тул өөрчлөлтгүй дүгнэлт, 6 байгууллагын санхүүгийн тайланд хязгаарлалтай дүгнэлт, нэг байгууллагын санхүүгийн тайланд сөрөг дүгнэлтийг өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 56 тэрбум 802.5 сая төгрөгийн 385 алдаа зөрчил илрүүлснээс аудитын явцад 49 тэрбум 307.8 сая төгрөгийн 69 алдааг залруулснаас төсвийн ерөнхийлөн захирагчийн 1, төсвийн төвлөрүүлэн захирагчийн 3, төсвийн шууд захирагчийн 19, төрийн хүнчид хувьцаат компани 2, орон нутгийн хүнчид аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газрын 4 байгууллагын санхүүгийн тайланд залруулахыг хийж гүйцэтгсэн. Аудитаар 76.4 сая төгрөгийн 62 төлбөрийн акт тогтоож 1 тэрбум 263.3 сая төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 40 албан шаардлага, 1 тэрбум 524.5 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох 1 албан шаардлагыг хүргүүлж 4 тэрбум 630.4 сая төгрөгийн 213 зөвлөмжийг холбогдох байгуулагдсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд цалин усны зардлыг 22.3 сая, томилол шатхууны зардлыг 13.3 сая, орон нутгийн хүнчид аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газарт олгох санхүүгийн дэмжлэгийг бууруулж 375 сая, тавилгын тогшол урсгал засварын зардлыг 272.8 сая, нэгдсэн халаалтын системийн хэмнэлтийн горим тохируулж 960.3 сая, аймаг сумдын засаг даргын нөөц үнгийн зарцуулалтыг хэмжснээр тэрбум 51.6 сая, нийт 2 тэрбум 695.3 сая төгрөгийн хэмнэлтийг бий болгосон байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого чиглэлийн дагуу хэрэгжүүлсэн горим сорилтын үр дүнгээр нийт 537.3 сая төгрөгийн 26 зөрчил илэрснээс төсөвт буцаан төлөвлөх 13.9 сая төгрөгийн 8 төлбөрийн акт зөрчлийг таслан зогсоох 70.3 сая төгрөгийн 8 албан шаардлага үйл ажиллагаанд мөрдөж ажиллах 453.2 сая төгрөгийн 10 зөвлөмжийг өргүүлж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаа.